ээж аваа маань ингэж шүдийг маань угаадаг байсан да, ингэж хайрладаг байсан да гэхээр яг тийм дадал гэдэг юм бид нэр сэтгэлээр энэ шүд маань өөрөө унж чадахгүй байж ийл байнга шүд нь миний одоо урах цаг хугацаа шүү дээ. Энэ бас гаж. За одоо сүүлийн үед алхаангийн хүүхд аягүй сайн ойлгох хэрэгтэй. Бид нэр аппаратгүй шүдээ угааж чадахгүй байгаа юм чинь дээрээс нь ингээд зэмсэг зүгээд ингээд дээр доогуур нь цэвэрлэх шаардлагатай болчихоор ер нь цэвэрлэхэд боломжтой. Мөн дээрээс нь гараад ирсэн үн цаалын үг гэдэг. Шүдний зай тавигдал энэ дээрээс болохоор хамгийн түрүүнд ярьсан ерөөсөө тэгэхээр бид нар энийг өөрсдөө ингэж харж чадахгүй юм чинь юуг яаж мэдэх вэ гэдэг нэг өмчөд очиод ингэж шалгуулаад байх бас урьдчилан сэргийлэх маш сайн арга хэмжээ болдог байх нэ. Намайг дэлгэрдэг би 12 настай. 23 амар янгин зүвдөө шүн алхах ингээд бас жүвчин намд очиж ууж ингээд хүчин очиод унтдаг байсан. 4 хоногийн сугийн имчилгээ хийлгэсэн. Тэгэл амбцсан. Өмнө өвжсэн шүд маань ингээд зүгээр болоод амар гоё. Өдөрт 3 удаа угаагаад тэгэл шүд биш чихэр багай тэгээд тэгэл баярлаа.